Махмахан бүтээгдэхүүний салбарт хуваараа хөдөлмөр эрхлэгчид тоног төхөөрөмжийг буруу ашиглаж хамгаалтын дэглэм мөрдөхгүй байгаа нь үйлдвэрлэлийн осолд өртөх түгээмэл шалтгаан болж байна. Тухайлбал мах хэрчигч, мах зүсэгч, ясны хөрөө, махны машин, бутлагч, холигч, гар багаж, хөлдөөгч, хөргүүрийн төхөөрөмж зэрэг тоног төхөөрөмжтэй харьцах үедээ аюулгүй ажиллагааг мөрдөггүйгээс осолд өртдөг. Махны чиглэлээр хуваараа хөдөлмөр эрхлэгчдээр зомглон тохиолддог ослууд бол гараа таслах, хүл гараа бэртээх, тогон цохиулах, гал дүртэх гэх мэтчлэнгийн ослууд ихэнх нь тохиолддог бол мэргэжлээ шалтгааллах өвчин голдуу бурцлээс өвчин, эргономикээс шалтгааллах нуруу нугас, зөөлөн эд бэртэх гэмтэх тийм ээ. За хөлийн хөгсөөс бүдүүрэх, хавтгаарах өвчин тусах нь элбэг тохиолддог. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээ шалтгааллах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн өөрөө дадлага мэргэжлийн ур чадвар болон аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. За үүнийг 2025 онд Агийн 130 дугаар тушаалаар 7 сарын 1-ээс хэрэгжиж байгаа гэр бүл хөдөлмөр нийгэм хамгаалтын сайдын тушаалын дагуу хуваараа хөдөлмөр эрхлэгчдийн аюулгүй байдал эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр иргэн та өөрөө энэ сургалтанд сууж иж өнөөдөр тэр аюулгүй байдал эрүүл мэнд өөрийнхөө амь нас мэргэжлээ шалтгааллах өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэйг заавал аж ахуй нэгж байгууллагын ажилтан албаа хаагч өнөөдөр аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого хэрэгжүүлж амь нас эрүүл мэндийг хамгаалах биш хуваараа хөдөлмөр эрхлэгчид ч гэсэн өөрийнхөө амь нас эрүүл мэндийг хамгаалахын хуулиар иргэн бүрийн үүрэг гэж оруулсан байдаг. Хуваараа хөдөлмөр эрхлэгч цагийн ажил, өдрийн ажил хийхээр тухайн аж ахуй нэгж байгууллагт хандаад ороод ирэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зохицуулалтыг хөдөлмөрийн харилцаанд орохоос өмнө зохицуулсан байх шаардлагатай байдаг. Хөдөлмөрийн тухай хууль чинь 7 төрлийн гэрээтэй болчихсон гэрээ хийж ээж үүний дараа урьдчилсан зааварчилгаа авч ээж ажлын байран дээрээ аюулгүй эрүүл амьд ажиллах боломжтой болдог. Иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид ажлын байран дээр аюулгүй байдал эрүүл ахуйг хуулиар тогтоосны дагуу дүрм журам зааварчилгаа хөдөлмөрийн харилцаа болон аюулгүй байдал эрүүл ахуйн хуулиар зохицуулсан урьдчилсан анхан шатны өдөр тутмын давтан зааварчилгаануудыг заавал авч ажлын байран дээр гарч ажиллах нь өнөөдөр хуваараа хөдөлмөр эрхлэгчдийн аюулгүй байдал эрүүл ахуйн нэмт хэрэгүүнд хэрэгжүүлэх үүрэг оролцоо юм аа. Махмахан бүтээгдэхүүн бэлтгэхэд мөрдөх горим. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага. Ажлын өмнөх бэлтгэл хангагдаагүй аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй ажилтнанд зүсэгч төхөөрөмж ашиглахыг хатуу хориглоно. Ажил эхлэхийн өмнө ажилтан нь аюулгүй ажиллагааны заавартай бүрэн танилцсан байх. Хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмссөн байх. Төхөөрөмжийн ашиглалт. Зүсэг үйлдэл хийхдээ заавал түлхэгч хэрэгсэл ашиглах. Хутганы хамгаалалтгүйгээр зүсэгч төхөөрөмж ажилуулахыг хориглох. Төхөөрөмжийг цэвэрлэх, тохируулах, засвар хийхийн өмнө цахилгааныг бүрэн унтраах. Ажил бүрийн дараа төхөөрөмжийг цэвэрлэж, ариутгал хийх. Төхөөрөмжөд тогтмол үзлэг хийж, эвдрэл гэмтэл илэрвэл нэн даруй засварлах. Хэрчигчийг асаалттай орхихыг хориглох. Эрүүл ахуй ба хөдөлмөрийн нөхцөл. Эргономикийн сөрөг нөлөөллөөс сэргийлж, тохирох суниалт, дасгалт хөдөлгөөнийг тогтмол хийнэ. Осол секундын дотор тохиолддог учраас байнгын анхаарал нь гол зүйл юм.